Манай нэг тийм найз байх хэрэгтэй. мөнгө зээлхлэе гэж залахгүй юу? Уу найз ч явахт манай нэг танил. Тэгээ би чи 2-2 хүүхэдтэй. Тэр хүн бол синглэр байгаа. Тэгээ бүр ядж байгаад гадаад байгаа. Тэгээд амраа надад мөнгө зээлж эхэлсэн биш үү гэсэн байхгүй. Надад мөнгө байна. Гэтэ би чамд зээлэхгүй. Чи яасан гэж надад мөнгө зээлж байгаа. Надад мөнгө байна, чамд хангалттай өгч чинь. Тэг би чамд зээлмээргүй. Чи өнөөдөр тэг хүүхдч байхгүй, эхнэрч байхгүй ямар ч хариуцлагагүй мөртлөө мөнгөгүй явж чад чи өөрөө ер нь дүгнэлт хийх гэж. Тэг хэрэг би чамд мөнгө зээлж чи дүгнэлт хийхгүй шүү дээ. Өөртөө. Тий. Тэг би чамайг ингээд амар гоё ингээд тухтай дахиад нөгөө тухтай байдал руу жоо болж байгаа. Би чамайг тэгмээргүй. Би чамд мөнгө зээлэхгүй. Чи өөрөө ажил хийгээд өөрөө яваад. Ерөөс наач миний асуудал биш. Наач чиний асуудал. Бити над өөрийнхөө асуудлыг гэж хэлцээгаа. Тэг жоохон ингэ муухай хэлжүүл илүү амар юм. Тэгвэл хүмүүс ингэ гайхт юм л ингэ. Хүмүүс ч мөнгө зээлэхгүй гэж хэлхийн тулд амар ингэ тайлбарлаа өчтөр ингэ юугаа яагаад ингэ яасан чинь түрээс яасан чи одоо надад 300 хүн маань гэдэг. Надад мөнгө өнд гэхдээ би ч юм зээлэхгүй скриншот хийж явуулж юм. Амар амар юм. Тэгээд тэр хүн ингэ ойлгох хэрэгтэй. Энэ чиний асуудал. Миний асуудал биш ээ. Өөрөө надад асуудал шийдэж сураа. Яг л энэ чиний л амьдрал. Бити надад дээр дахиж стресс авчирч нэм. Гэт хэл.